За шүүхурдаанаас шийдэх тогтоол орчaan тогтоолыг танилцуулъя. Монгол Улсын нэр өмнөөс за шүүгч Батбаатар нь эрүүгийн тусгай 11 дугаар дэх засаг нэг засаг гэмтрийг үүсгэн болох хэрэг давцаар нотлогдсон. За ийм төрөг шүүгээс гэмрүүтэ тооцсон тул түүнд хэрэг хариуцлага хүлээх үндэстэй гэж дүгнэлээ. За шийдэх тогтоолын тогтоолын явуулгыг танилцуулна. За нэг шүүгдэж ловсон зайсан хөвгт Батчаахны Батбаатарыг гэрүүлийн хамааралгүй харилцаа зүйнийг байгаль утас буюу эрүүгийн тусгай ангийн 17 дугаар зүйлийн нэг хэсгийн нэг засаг гэмтрийг үүсгэн гэмрүүтэ тооцсон. За хоёр шүүгч Батбаатарыг эрүүгийн тусгай ангийн 17 дугаар зүйлийн нэг хэсгийн нэг зааснаар 8 сарын хугацаагаар Сквадр аймгийн баруун орчмын нөхцөл дэвсгэр явахыг хоригдож зэрэггүй байгууллагын зөвшөөрлөөр оршин суугаа газраа өөрчлөх зарцын үүрэг хүлээлгэх тусгай хязгаарлалтыг шийдэх зүгэ. За 3 За Батбаатар 8 сарын хугацаар зарцын өрхийн хязгаарлалт хяналт тавьжлагыг оршин суугаа нөхцөл дэвсгэрийн харьяалалаар Сквадр аймгийн төвшингийн шатраад даалгасгав. Шатнд Батбаатар тасалсрын 10 цагийн хугацаанд дурдээ. За тав эрүүгээр хэнс дурдах хуулийн 36.52 заслаар хохирогч томгодлын тухайн гэмтрийг болоос өөрт төвчсөн хөрөл оруулахыг нотгортой бүрдүүлэг иргэний хэрэг шүүгч хэнс дурдах нөхөд хэрэгтэй дурдъя. За Батбаатарын нэрг бол цагдаа хоригдоогүй хэрэгт эдмэрийн байр дээр хураагдсан болон тэмцэж эзэлдэггүй хэдийний бичгээр тавагдаагүй. За шүүгчээс гарвал хэрэг хийж анзаарч заавдалгүй. Шүүгчний тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдъя. За шийдэх тогтоол өрсөн сарс өвчтөй болно. За шийдэх тогтоолыг шүүгдэж хоригч түүний хуульчны төлөөлөгч тэдгээрийн өмгөөлөгч улсын дэвшилтэд болохоор эсвэрүүл гардаа асуу үргэлжлүүлснээр 14 хоногийн дотор Сквадр аймгийн эрүүгийн хэргийн давзаалт шүүд давзаалт хонд оруулах хэрэгтэй гэдгийг тайлбарлая. За Батбаатар ойлгосноо. Ойлголоо. За өөрчлөлт шүүхээс за гэрүүлийн хөтөлбөрлөх дагуулдаггүй эрүүгийн тусгай 17-гийн нэг засаг гэмтэр болсон гэмбөрөтө тооцоод за хэрэг үйлчлэх нөхцөл байдал аваад шийдвүүлж байгаа хувийн байдлыг үндэслээд 8 сарын хугацаагаар баруун орчмоос явахыг хоригдож оруулах юм засгийн хязгаарлалтыг шийдэж байна. Ойлгосноо. Ойлголоо. За шийдэх тогтоол 15 хоногийн дотор бүрээхээр гараад амханд хүрэгдэнэ. За тогтоолыг эсвэрүүл гардаа асуудраас 14 хоногийн дотор гомд гарах сүйтгэж хэрэгтэй. За шүүхурдааны тэмдэглэл 7 хоногийн дараа гарна. За шүүхурдааны тэмдэглэлтэй танилцах заслуур өөрчлөлт оруулах санал хүсэлтэйвэл тэмдэглэл болсноос хойш 5 хоногийн дотор хүсэлтээ гаргаад шийдвэрлэж болно гэдгийг тайлбарлая. За шүүхурдаа хааж. Шүүх шийдвэрлэх хэрэгтэй.